Кино болон телевизийн салбарт оригинал санаас идэв хавардаж, нэг бол ремейк буюу өмнө гарч байсан бүтээлүүдийг шинжлэх, эсвэл бусад медиа салбаруудын бүтээлүүдийг дэлгэцийн бүтээл болгож хувирах нь ихссэн. Тэр дунд алдартай ном зохиолыг дэлгэцийн бүтээл болгож, аль хэдийн үзэгчдийн хамгийн хайртай бүтээлүүдэд багтуулсан. The Wizard of Oz-оос эхлээд The Godfather, The Lord of the Rings гээд кино урлагт нэрээ тод үлдээсэн домогт бүтээлүүд. Саяхан гарч дууссан HBO-ийн House of the Dragon, Normal People, The Queen's Gambit гэх мэт телевизийн зурлууд одоо хүртэл гарсаар байна. Бүр бидний хамгийн сайн мэдэх Marvel Cinematic Universe, DC Universe-д хүртэл комик ном зохиолуудаас сэтвлэж байгаа билээ. Тэгвэл видео тоглоомоос сэтвэлсэн кинонууд тоглогчдод, үзэгчдэд ч харьцангуй муу нэртэй. Их материалаа хүндлээгүй, ямар ч ойлгомжгүй өөрчлөлтүүд, муу зохиол, тохиромжгүй кастинг гэд нэр хүндээ алцаар ирсэн. Гэхдээ мэдээж тэр дунд цөөн хідээж чанартай бүтээлүүд ч бас бий. Харин сүүлийн 10 жил нэг үе бодоход уран бүтээлчид алдаан дээрээ суралцаж, видео тоглоомоос сэтвэлсэн кино болон зурлыг хийхдээ илүү учраа олох болсон. Тэгвэл өнөөдрийн бичлэгээр видео тоглоом болон кино урлагийн холбоо мөн хэрхэн сайн адапташн гаргах талаар ярилцгаая. Юун дөрөнд нэг зүйлийг дурдах хэрэгтэй. Ээлжид нэгэн видео тоглоомоос сэтвэлсэн live action оролдлого бол 8 сарын 9-нд нээлттэй хийсэн Borderlands. Gearbox Software-ийн хамгийн алдартай франчайзын нэг Borderlands нь сонирхолтой геймплей, уур амьсгал, дөрүүдийн хошин байдлын шүүмжлэгчид болон тоглогчдоос асар их магтаалыг хүрцээр ирсэн. Энэхүү франчайз нь 2022 оны байдлаар нийт 77 сая хувь борлогдож, түүнээс хамгийн их буюу 26 сая хувь нь цувралын 2 дахь тоглоом болох Borderlands 2 эзэлдэг. Харин киноны хамгийн онцлог зүйл нь жүжигчдийн бүрэлдэхүүн бөгөөд Cate Blanchett, Kevin Hart, Jack Black, Jamie Lee Curtis, Edgar Ramirez, Ariana Greenblatt гэх мэт жүжигчид тогложээ. Тэгвэл энэхүү сонирхолтой ертөнцид эрсдэс өвөрмөц дөрүүд хамтран тоглох тоглоомоос сэтвэлсэн кино яг одоо кино театруудаар гарч байгаа бөгөөд тоглоомын фэнүүд өөрийн нүдээр киногоо үзэн дүгнэлтээ гаргаарай. Хуучны видео тоглоомод одооны томоохон тоглоомуудтай харьцуулахад өргөн цар хүрээтэй түүх, зохиол гээд байх нь бараг байхгүй байсан. Ихэнх хуучны тоглоомод үе ахих бүр давхад хэцүү болж, тоглогчийг үүдайхгүй, хөгжих зорилготой байсан. Цаг хугацаа өнгөрхийн ирээр технологи төсөөлшгүй хурдцтай хөгжиж, видео тоглоомод ч түүнийгээ даган хөгжсөөр байгаа юм. Харин видео тоглоомыг дэлгэцийн бүтээл рүү хувирах гэдэг зөвхөн орчин үед гарч ирсэн асуудал биш ажээ. Хамгийн анх 1982 онд алдарт Pac-Man-аас сэтвэлсэн 44 анги бүхий анимашн зурлыг хийж байсан бол хамгийн анхны лайв акшн хөлбөр 1989 оны The Super Mario Bros. Super Show гэх анимашн зурлын дундуур гардаг байсан лайв акшн ситком эсгүүд. Харин хамгийн анхны тоглоомоос сэтвэлсэн лайв акшн бүрийн хэмжээний кино бол 1993 оны Super Mario Bros. Мэдээж тухайн үед үзэгчид хоёр хуваагдсан. Ихэнх хэсэг нь их материалаа хүндлээгүй, маш их өөрчлөлтүүдийг авчирсан гэдэг бол нөгөө хэсэг нь харин түүнийг сайшаадаг. Харин 80-ад оны сүүл болон 90-ад онд хамгийн хэрчээ авсан тоглоомын нэгэн жанр бол fighting тоглоомууд. Одоо ч үргэлжлэн гарсаар байгаа, шинээр гарах бүртэн тоглосоор л байдаг Street Fighter, Mortal Kombat, Tekken гэх мэт тоглоомууд. Харин энэхүү жанр од болохын хэрээр тэдгээр тоглоомуудыг live action кино болгон хийх оролдлогоодыг эхлүүлсэн. 1994 онд нээлттэй хийж байсан Van Damme-ын тоглосон Street Fighter бол тэдний эхлэл. Харин үүнээс үрдэ ганцхан жилийн дараа гарсан нэгэн кино бол 1995 оны Mortal Kombat. Яг мэдээж мундаг сайн кино биш, инээдтэй, арайчтай гэмээр зүйлс маш их. Гэхдээ гайхалтай хөгжим, үзэгчдэд өгөхтэй мэдрэмжээ бүрэн өгч чаддаг учраас бараг л калт классик болж олон хүмүүсийн үзэх дуртай кино болсон. Миний хувьд ч багтаа үзээд амаангайтал гайхдаг байлаа. Эсвэл бүр 1993 оны Jackie Chan-ы тоглосон City Hunter-ын Street Fighter-ын сценийг бүр ч их үзэх дуртай байсан. Тэгвэл 2000-ад он бол видео тоглоомын хувьд асар том хөгжил өсрэлтүүдийг хийсэн цаг үе. Бидний багтаа тоглож өссөн маш олон тоглоомууд 2000-ад онд гарсан байдаг. Зохиол, ертөнц, дөрүүд, концепт, дуу хөгжим, геймплей гэд маш олон талаас цар хүрээгээ хэлсэн. Харин үүнийг дагаад мэдээж тэдгээр тоглоомыг дэлгэцийн бүтээл болгох нь улам л ихссэн. Тэр дундаа лайв акшн кинонууд. Магадгүй энэ үеэс л видео тоглоом болон кино урлаг гэх ус тос шиг ойлголт төрөн гарсан. Өөрөөр хэлбэл маш олон чанаргүй бүтээлүүд гарах болсон гэсэн үг. Үүний хамгийн том жишээ бол дэлхийд дахина видео тоглоом сонирхогчдод хамгийн хүзий ядагдсан Германы кино уран бүтээлч Uwe Boll. House of the Dead, Alone in the Dark, Blood Rain, In the Name of the King, Postal, Far Cry гээд дуртад байдал дуусашгүй маш олон муу кинонуудыг хийсэн.
Бүр заримынх нь 2 дугаар ангийн хүртэл гаргасан. Нэг бодлын хүсэл тэмүүлэлтэй чандаршгүй ч гэмээр. Түүний 2005 онд нээлттэй хийсэн Alone in the Dark кино алдарт Roomтэй зүг 2000-ад оны хамгийн муу кинонуудын жагсаалтад хүртэл багтдаг. Гэсэн ч хамгийн их үзэн ядагдах болсон шалтгаан нь түүний хийсэн муу кинонуудаас гадна тэдгээр тоглоомнуудаас нэгийг ч тоглож байгаагүй явдал. Огт тоглож байгаагүй тоглоомороо кино хийн гэхээр угаасаа ямар болох нь ойлгомжтой. It's just wrong. Энэ фэнүүдийн дургуйслыг маш их хүргэдэг байсан ба мань хүн өөрөө ч хамтлагийн хувьд асуудалтай нэгэн. Өөрийнх нь кинонуудыг шүүмжилсэн кино шүүмжлэгчдийг боксing тулаанд хүртэл дуудаж, хэд хэдэн тулаан хүртэл хийж кино шүүмжлэгчдийн нармайг нээж байсан удаатай. Бүр түүнийгээ Raging Bull киноны нэрийг өөрийн нэрээр сольж, Raging Bull болгон нэрлэж байсан. Right, you want to kick me in the balls and you want to hit me and you want to kill me. Let's do it in a sportive way. Let's go in the ring and let's do a boxing match. Мэдээж одоо хүртэл тоглоомоос идэвсэн кино болон цувралууд хараасаа гарсаар л байгаа. Харин ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр уран бүтээлчид учраа олж, илүү чанартай бүтээлүүд гарах болсон. Үүний хамгийн том жишээ бол The Last of Us, Fallout, Arkane гэх мэт бүтээлүүд. Видео тоглоом бичгэлээ адилхан интерактив буюу beat тоглоомоос идэвсэн The Lego Movie, бүлэгт болон RPG тоглоомоос идэвсэн Dungeons and Dragons, Honor Among Thieves гэх мэт бүтээлүүд бас чанартай, өрмөц, шинжлэх болж чадсан. Нэмээд мэдээж live action бичгэлээ бүрийн хэмжээний анимашнууд болох Wreck-It Ralph, The Super Mario Bros Movie, Sonic the Hedgehog гэх мэт бүтээлүүдийг дурдах хэрэгтэй. Sonic-ийн хувьд live action ч гэлээ бараг л анимашн гэхэд буруудахгүй шүү дээ. Тэгэхээр дэлгэцийн бүтээлүүдийг бид нүдэрээ харж чихээрээ сонсдог. Видео тоглоомын хувьд яг адил нүдэрээ харж чихээрээ сонсохоос гадна хамгийн онцгой болгодог зүйл нь өөрийн биеэр интеракт хийж, тухайн дүрд хувирж, удирдах, хүнд хэцүү даалгавруудыг даван, олон төрлийн мэдрэмжийг удирдах буй дүртэйгээ адил мэдрэх боломжтой. Өөрөөр тэрхүү ертөнцийн биетэр биш ч гэлээ дотор нь орж, тоглоом хөгжүүлэгчийн өгсөн лимитэнд тааруулан хүснээрээ юу ч хийх боломжтой гэсэн үг. Тийм ч учраас кинотой харьцуулахад хамаагүй том салбар гэж хэлж болно. Бүр кино урлаг болон телевизийн салбарыг нийлүүлснээс ч илүү том салбар. Хэдхэн жилийн өмнө видео тоглоомыг жоохон хүүхдэд зориулсан гэдэг байсан бол дэлхийд даяараа ямар ч насгүй саргалцахгүйгээр хэн ч чөлөө цагаа зугаатаа өнгөрөөж бодит ертөнцөөс тасрах боломжийг өгсөөр байна. Үүнийг ч дэлхийд даяараа ойлгож эхэлсээр. Мэдээж үүнд видео тоглоомоос идэвсэн дэлгэцийн бүтээлүүд хүртэл нөлөөлж байгаа. Үүний тод жишээ бол The Last of Us зураг гарснаар тоглоомын борлуулалт тухайн үедээ өссөн явдал. Тэгвэл яаж видео тоглоомоос идэвсэн сайн кино хийх вэ? Эхлээд бид live action бүрийн хэмжээний кино, live action телевизийн цуврал, мөн анимашн 3-ыг ялах хэрэгтэй. Бүрийн хэмжээний кино бол 1-3 цагийн хооронд эхнээсээ дуустал тоглоомын нэгэн хэсгийг харуулна. Тийм ч учраас тоглоомын ертөнц, дүр, зохиол, онцлог шинжийг багтаан харуулна гэдэг маш хүн даваа. Зохиолчийн ур чадвар, найруулагчийн тоглоомоо хэр ойлгож мэдэрснээс бүх зүйл хамаарна. Харин телевизийн цуврал бол хэдийн ангитай байхаас хамааран тоглоомын зохиолыг хэсэг хэсгээр салгаж, дөрүүд болон ертөнцийг үзэгчдэд илүү таниулах боломжтой. Тийм ч учраас сүүлийн үед кино гэхээсээ илүү телевизийн цувралыг түлхүү хийж амжилт олсоор байгаа билээ. Харин анимашны хувьд live action-тай харьцуулахад харьцангуй их чөлөөтэй, хүснээрээ их боломж өндөр учраас хамгийн боломжтой амархан хөлбөр гэж хэлж болно. Видео тоглоомоос сэдвсэн кинонууд нэр хүндээ алдсан нь ердөө хэдхэн шалтгаантай. Нэгдүгээр тоглоомыг дэлгэцийн бүтээл болгож буй зохиолч, найруулагчаас эхлээд жүжигчд нь хүртэл тухайн тоглоомоо буюу их материалын хангалттай сайн судлаагүй явдал. Хоёрдугаар зөвхөн тоглоомын фэнүүд рүү чиглэх явдал. Тэрхүү тоглоомыг тоглож байгаагүй хүнч киног үзээд авах ёстой мэдрэмжээ заавал авах ёстой байдал. Гуравдугаарт бүрийн хэмжээний кино болон телевизийн зурлын форматаа буруу сонгох. The Last of Us зурлын зохиолч, продюсер, шоураннер Craig Mazin дах кино санал ирэхэд шууд л татгалзан кино биш, телевизийн зурал байх ёстойг хэлж байсан гэдэг. Folks from Sony PlayStation were trying to look at all these titles we have, would you like to adapt any of these? And I looked through this long list. I'm like, where's The Last of Us? And they're like, oh, Neil's trying to make that a movie. And I'm like, it's not a movie. It's not a movie. It's got to be a show. You need time. It's all about the journey. And тухайн тоглоомноос хамаарч дүр болон ертөнцийг илүү таниулах цуврал хийх үү? Эсвэл арай богино хугацаанд багтаасан кино хийх үү гэдгийг шийтгэн зүйтэй. Нэмээд мэдээж энэ бүхэн тоглоомын жанраас маш их хамаарна. Түүнийгээ дагаад үзэгчдэд ямар мэдрэмжийг өгөх ёстойг сая дурдсан зүйлстэй холбож хийвэл чанартай бүтээл гарч магадгүй юм. Хэн мэдлээ. Ямар ч тач та бүхэн саяхан нээлттэй хийсэн шинэхэн live action кино Borderlands-аа өөрт хамгийн ойр кино театрт үзэж сэтгэлдээ хуваалцаарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая.